Ээлж тус чуулган хуралдана гэсэн мэдээ авлаа. Юуны төлөө вэ гэж юу? 5 толгойн төлөө хуралдах сурагтай байна. Цаг хугацаанд хулгайн хууль батлах яг тэр үе мөчлөг моон цагаан сар наадам гэсэн үндэсний 2 том баярын дуйлаанд авсан хүмүүсийн анхаарал болгоом суларсан үеийг далимдуулан хулгайн хууль баталж улс орныхоо өнгөтэй өөдөө бүхнийг хуу хамдаг аргыг та бид мэддэг болсон. Энэ удаач бас тех бололтой. 5 толгойн асуудал дээр тэс хөндлөн хэвчигдэг Женко Батулга Зий дарга хоёрыг царцаа зөөх замаар нам дарж авсан MCS-ийн төлөөлөлд одоо улсын хуралд орж гисэн байгаа. Яагаад нам гүн байгааг нь гайхаад байсан юм. Мартагнуулж байгаад одоо хөдөлж эхэлж байж мэдгэл юм. Ноён уул ашигт малтмал урт нэртэй хууль өөр бусад хуулиудыг чухмал наадам цагаан сарыг далимдуулан хулгайгаар баталж байсан. Арчилсан нам солигдлоо Монгол ардын нам гарч ирлээгээд хулгайчаараа л үлдэж. Эрдэнтийн асуудал дээр 41 гишүүн авч гарсан. Шарах сориггүй авилгатай нэмцэх газар цагдаа шүүгтэр нэмдэггүй тэр хэдэн гишүүд орж ирээгүй бол ер нь юу ч болох байсан юм бүүмэд. Юутаач ийм мэдээлэл авлаа. Харж л бай. 5-5 тавгийн эдэгээр солитлооч бас л зай бидээ би. Эрх баригчдын нуусан хумс ил гарчих гээд байж ядаж байх шиг.